За 1 2 3 Сэмэцано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр нэгэн бүсгүйтэй хамт ярилцахаар бичлэг эхлүүлээ сууж байна. Тэгээ манай энэ ихч маань жоохон айлгүй. Тэгээ та нар жоохон ойлгоод өгөөрэй заяа. Тэгээд нэг жоохон үе үеийнтэй амар инээд шүү заяа. Тэгээ тэрийг алгасаар. Тэгээд за та өөрийгөө танилцуулах уу, би танилцуулах уу? Чи танилцуулж. За итгэл гэдэг Instagram нэр нь гигэн итгэл, Facebook нэр нь итгэл лилсээс. Оо яадаг чи нэг юм. Юу ч танилцуулгаа. Чамайг танилцуулъя. За. Юу гэсэн шүү. Чиний юм дээр чамайг танилцуулж. Манай намайг ичнээ таньдаг болсон байгаа. Өөрийгөө танилцуулахгүй те би чамайг танилцуулъя гэж. За энэ бол инх заяа. Инх заяа бол 33 настай. 3 хүүхдээж. Үнэн. 3 хүүхдээж. За тэгээд хүүхдээ үлээгээ сууж байна. Одонгийн хүүхдээ үлээгээ сууж байгаа. 3 ихэр хүүхэд нь бас гизэн байгаа гэсэн. Одоо ингэ шууд нэг дор 6 хүүхдээ болно. Тий, нэг дор 6 хүүхэдтэй болж байгаа. Тэгээд инх заяа бол тасгал хийдэг нь худлаа. Инх заяагийн өгзөг нь бол хиймэл, хөх нь бол байдгүй. Яна энэ эсэг зайлаад тий. За зэнэс их хасчихгүй да. За тэгээд инх заяа бол 88 кг, 8 тонн дуртай. 88-аас доошилдгөө, дээшилдэгчгүй. Тэгээд утасны дугаар 88 өндөр 188. инх заяагийн дуртай тоо бол 88. Гэхдээ тэрийг ойр үед хувраад 47-аад дуртай болж байгаа. Яагаад 47 гэдгийг инх заяа өөрөө тайлбарлана уу? За тэгтээ би тайлбарлчихъя. За ер нь гинт ярмар байсан нэгтчлээ. Гинт бүр нэг сон юу ярмар байсан нэгтчлээ. За тоглоом шоглоом яхаа жигнэсээ би таныг танилцуулъя. За бит хоёр анх танилцсан түүхээ яриа л да. Би ч одоо Солонгост UA Properties буюу үйл хөдлөлийн компанид агентаар шинээр ажилд ороод тэгээд хажууд сууж байгаа арцаар үстэйгчтэй танилцсан баа. Тэгээ энэ гэж байна. Тэр бичлэгийн дараад байлаа. Хүнийг нэг үүж гэртээ нэг шал өөр хотоос өөр хот руу авчирж ирээд хажууд нэг камерны урд номхон суулгачаад тэгсэн энэ бол арцгаар үстэй гэж. Энэ чинзий үеийнхэн ийм байлаар зэлтэй. Хотын хотлын нэгээд чинь. Энэ камер баг гинт энэ бичлэг ингээд зогсвол би заяаг зодсон гэж байлаа. За тэгээд компанид ажилд ороод тэгээд танилцсан байгаа. Бид хоёр одоо яг танилцаад жил гарсан болсон байна. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө бол арай илүү дотносоо сүүлийн 3 сар өдөр шинэг уцаар ирж өдөр шинэг бол чадалж байна да. Үнэ шал дургүйс. Тэгснэ натаа ингээл өдөржин ярьж ясна ярьдаг байсан байж сүүлд чи нэр идэ онох хэлээ гэсэн чинь 1 онох гэсэн чи би одоо энэ бацаантай өдөржин шүнж өгснээ ирээддэг байна гэж надад хэлж миний бяцхан зүрхийг маш ихэр гомдоосон байгаа. Гэтэ гайхсан би 2001 оны хүнтэй хамаг амьдралаа яриад нөгөөх нь амар зөвлөгөө өгөх. Амар ярианаас ухаарч ухаарад гэж ингээ би тэр чи амар ярьж яриадсэн чи таач манай хүүхдтэй яриа айгу нийлээд байдаг байсан. Би ингээ гэртээ спикерийн тавиал ярина. Тэгмэд эрдмээ энэ хоёр амар яриад байсан чинь ухын ойролцоо насны байсан юм байлээ. Нэг үеийнхэн байсан юм байлээ. За манай ихтгэлэгч алчиг нэг хүүтэй байгаа. Эрдэнэс шиг эрдэнэ гинэ. Эрдэмэ гэдэг хүүтэй байгаа. За тэгээ одоо эрдэмэтэй бичлэг хийгээд сүүлийн 1 сар уу? Тийм яг сүүлийн 1 сар. Тэгээ 1 сар яг гоё Instagram, Facebook дээрээ челленж эхлүүлсэн. Тэгээ таад магадгүй үзсэн байж магадгүй, үзээгүйж магадгүй. Үзээгүй бол гигэн итгэлгийн Instagram руу ороод тэг хүүтэйгээ идэх хөрхөн бичлэгүүд байгаа. Тэрийг үзээ. Тэг Instagram-ын дагаарай. Тэгээ Instagram гэр энд оруулж ирээ За заяа. яг хичээе. Ингээ би гараа ингээ энэ хавьд оруулаа. Үгүй яг нүүрэн дээр ч оруулна. Нүг 90 сурчсан үний нэг нүдийн яждаг шүү. За тэгээ манай ихч болохоор юу яах гэж байгаа. Энэ хоёр маань
Instagram нь 10,000 followers хөрвөл Вьетнам аялах гэж байгаа. За нөхөр нь залгаж байна. Бүгдээр нөхөртэй нь хамтдаа уцаар ярьцгаая. Шууд майка тавьчих. 어머, бичлэгэнд орж шүү. YouTube бичлэг. 아이고, 어디 있습니까? 안녕하세요. 아저씨. 아이고, 안녕하십니까? Энд ингээд камер тавьсан байгаа шүү. Одоо та ингэ шууд бичлэгэнд орж шүү. Ингээд одоо болсон. Одоо яана. 야, 나 나이 많이 이거 먹었을 때. Лайв штэ. Шууд жүжиглээрээ миний яар гоё зан гаргаа. Миний хайр юу хийж ийн гэдэг. Миний хаа 그 자야먹인다 진짜. би бүр өөж өмбөд ирсэн байна гээл бод. Битгээ танаа ихнэр чи амраахгүй гэр оронд ирчихэл арцаагаас. Өөсөн одоо имлэг орчихно гэсэн. За. За юун дээр зөкслөө би тоор чин нэгээ танилцуулаа тэгээд итгэлэгчийн нөхөр залгаад тэгээд түр завсралчихлаа. Одоо тэгээ үргэлжлүүлээд ярих гэж байна. За тэгээ итгэлэгч чинь хүүтэйгээ бичлээ эхлээд ичнээ сарын хугацаа өнгөрөөжээ. За тэгээ хүүтэйгээ ингээд бичлэх хийж эхэлснээс хойш одоо ингээд тоо хоёрын харилцаанд ч юм уу те ингээд гоё эргээр нөлөөлсөн зүйлс байгаа юу. За сайн. Хүүхдтэйгээ влог гэж эхлээд сар болж байгаа. Гэхдээ би нэг одоо үед нөгөө интернет орчин нь ер нь бол манай хүүхдийн үед бүр хэрэг болно шүү дээ. Тэгэхээр нь алстаа ер нь хүүхдийнхаа Instagram хаягийг ер нь бас хөгжүүлэх гэсэн зорилгоор бичлэг хийж ихээсэн. Тэгээд бит хоёр ер нь бол амар фан ахгүй юу? Ер нь л ингээл юм ярихтаа ер нь дандаа л инээлтжидэг, дандаа л тоглож идэг хоорондоо. Тэгээд яг ийм гоё эрэг юмаа ер нь бас бусдад түгээе гэсэн зорилгоор яг хийж хэлсэн. Тэгээд бусдаас нэг аав ээж нар бас хүүхдтэйгээ юм гоё харьцаасаа юм найз шиг юм тотон агаасаа гэсэн зорилгоор бас тиймэрхүү бичлэг хийж хийсэн. За тэгээд хоёр чинь одоо 10k хүрвэл Вьетнам юм гэдэг чааш тэ. Тэгээд анхын челленжийг эхлэхэд хэдэн фолловерстай бас эхлээд одоо хэдэн фолловерстай болсон байгаа лээ. За анх челленжээ эхлэхэд би нэг 1700 орчим байсан баха. Тийм байсан. Санаж байна уу? Тийм байсан те. 1700 фолловерстай байсан. Тэгээ челленжээ эхлээд одоо нэг сар одоо яг болж байгаа ах. Тэгэхэд 7500 орчим болсон байгаа. Ер нь хордуулсан тий. Одоо нэг 2500 орчим нэмэгдвэл би нөгөө хүүтэйгээ хамт Вьетнам явна гэд 7 хоног аялье гэдэг. Вьетнам явах гэж байгаа. Тэгээ бид тээр нөгөө хоёулахнаа Солонгос л явж исэн болохоос ш тэгэж гоё өнгөрөөсөн хугацаа айгу байдгүй. Тэгээд хоорондоо бас хүмүүс игээд байгаа хгүй зүгээр л дугаа яваач маач. Сөрөг комент орж ирж байгаа. Гэтэ ахтай бид тээр өөрсдөө бас итгэвчүүлэнгээ тийм хөөрхөн бичлэг челленж эхлүүлээ. Тэгингээ бас бид тээрээс гоё бичлэг хийдэг зорилгоор тийм челленж эхлүүлсэн. Надад болохоор миний ингээ харж байгаа болохоор хоёр одоо ингээ Facebook дээр ялангуяа ингээ амар сөрөг бичлэгүүд зөндөө байдаг шүү дээ. Тэнгүүд одоо яг ээж хүн хоёрын ингээ нэг тийм цагаахан эерэг ийм бичлэг хүн бас үзээд амар гоё мэдрэмж эерэг энерги авах нь надад бас ингээ амар гоё санагддаг болохоор хоёрын бичлэг бол амар үзэх зуртай дэмждэг. Тэгээд яг ингээ хүүхэд орсон ийм бичлэгэн дээр бас сөрөг комент бичиж байгаа хүмүүсийг бол би бол үндэ бол гайхаж байна. За үнэхээр ингээд том хүмүүс ах дээр одоо бичвэл юу гэхээс яг ингээд нялх жоохон хүүхдийн юм дээр ингээл яаж жаал нэг өө гаргаал юм байна тийм байна гэл ингээл сөрөг юм бичээд ахаар яг тэр хүний оюухан ухамсар бол ямар байгааг л гайхаад байна л да. Гэхдээ яг тэрийг ингээд нэг тоохгүй тэрэнд ач холбогдлохгүйгээр тэг өргөжлүүлээд гоё эерэг бичлэгээ бас олон түмэндээ түгээгээд ингээ хийгээд яваасай гэж би хүсдэгэ. За тэгээд одоо ингээд гол нь хоёр ахтар бас айгүйх нөгөө хүүхдүүд л болсон тэгдэж штэ ингээд нөгөө насын ингээд нөгөө шууд хасаж бодоод одоо таныг ингээд одоо та хоёр чинь ингээд насаа сошиал дээр нөгөө юутай байлгаад штэ одоо та гингүүд л 30 таа хүүхд нь 13 таа тий гингүүд л 17 таа ээж болсон юм уу гэл амар их тэгдэж штэ та тэр нь яг тэгж хэлэнгүү танд ямар мэдрэмж төрдөг вэ? Тэр нөгөө ингэдэм байлээ. Facebook дээр сөрөг комент амар их орж ирдэг юм байлээ. Тэгээд Instagram дээр болохоор эрэг комент айгу орж ирдэг юм байлээ. Тэр Facebook айгу тийм сөрөг юм айгу ихтэй санагдаад байгаа. Ер нь битэрийн бичлэгэн дээр ингээл яг унтаад сэрээд нөгөө комментууд ингээд notification ирсэн шалгахаар амар сонь бичсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл Facebook дээр яг тийм комментууд орж ирдэг. Тэгээд багадаа ээж босон
тал дээр бол эхэндээ нөгөө жоохон байхад ер нь бол жоохон ингээд нөгөө жоохон хэцүүтэй байсан. Миний үед чинь ялангуяа тийм багтаа ээж болсон тийм айгу сөргөөр боддог, муухайгаар боддог үе байсан болохоор тэгээд одоо бол би бүр ингээд миний амьдралын бүр хамгийн том аз жаргал амар гоё байдаг байхгүй юу. Бүр ингээд бүр үгээр хэлхийн аргагүй амар гоё байдаг хүүхдтэйгээ хамт. Тэгээд гэтээ бас багтаа хэцүү гэдэг нөгөө амар нөгөө үеийнхэн айгу муугаар хэлдэг. Айгуу шууд ингээд юу ч мэдэхгүй мэж амар сонь хэлдэг байсан. Тэгээд жоохон одоо тэр нөгөө комментэр болохоор жоохон хүүхдүүдээс ингээд 13-аас 30-аас хасах нь 13, тэнцээ 17 пүү па гэж амар тэгж байгаа. Гэтэ ингээд хүний ийм хайртай алдаг үрийг ингээд шууд доромжлол амар орж ирдэг байхгүй юу? Гэтэ яг ингээд хүний л амьдрал гэнэ. Тэгэл ер нь аль битээр хамт өсөөд амар гоё байгаа гэсэн. Тий. Гэхдээ яг одоо ингээд нөгөө нэг сошиал дээр ингээд ил гарч байгаа ч гэсэн мэдээж ингээд одоо өсвөр насндаа хүүхдтэй болохыг нэг тэгж дэмжиж тэгээсээ гэсэндээ бол биш шүү дээ. Хүний амьдралын өнгө хүн болгоно л өөрийн амьдралаа өөрхөн насндаа л юм хийгээд ингээ амьдраа явж байгаа хүмүүс байгаа. Тэнгүү тэрийг яг ингээ эсрэгээр өсвөр насндаа хүүхдтэй болохыг сурчлаа ч юм уу те. Ерөөсөө тэгж миксэн бол байхгүй. Тэгээ мэдээж хүн болгоно л одоо өөрийнхөө хувийн аккаунт дээр өөрийнхөө бичлэгийг яаж оруулах нь хүний хувийн дүр шүү дээ. Тэгээд ер нь бол тэрийг тэгж л хардаг. Тэнгүүд одоо та ингээд за 17 наснда мэдээж одоо жоохон л байгаа штэ. Тэнгүүд тэр үедээ ингээд ээж болсноо хамгийн анх мэдээд яг ямар мэдрэмж төрчихсэн бэ? Ер нь бол яг нөгөө жирэмсэн болно гэж бас нэг мэддэг. Аха. Тэгэл үдсэн чинь тэгэл жирэмсэн байсан. Тэгээд эгоонд үзүүлэхэд таарсан чинь нэлээд том болсон байсан манай хүүхд. Тэгэл ер нь л айгүй шокийн байдалтай. Тэгэл ааваасаа л амар айжсэн да. Тэгтэл ер нь бол ингээл төрүүлнэ гэх амар гоё итгэлтэй. Гэрийнхэн яаж хүлээж авсан? Гэрийнхэн амар баярлж байсан шин. Манай аав бүр баярлаад би ч айгүй хордлоготой байсан. Манай аав тэгэл надад баярлал мөнгө төгрөгөөгөөл хамгийн их намайг загнандаа гэд бүр амар айжсэн хүмүүс маань аав бүр ингээд халамжлаад амар гоё байсан. Яа маань их гоё байсан. Тэгээ ээж маань ч гэсэн уг юм бас гоё байсан. Бүгд л амар гоё хүлээж авч ирсэн. Тэгээд бас ингээ гэрийнхэн бас амар баярлаад тэгжсэн болохоор. Тэгээ манай аав ч нуугийн тэгдэг байсан байхгүй юу. Анхны хүүхдээ уг юм манайх ч 3 охинтой айл. Анхны хүүхдээ ахуулж болохгүй гэдэг нэг хүүхдтэй ер нь нээлттэй харьцах хэрэгтэй. Охин ч гэлтгүү. Ер нь л хүүхдтэй өсвөр наснд амар нээлттэй харьцах хэрэгтэй. Манайх уг амар нээлттэй байсан. Би дээр уг нэгнийхээ орж гардаг айл хэдийн болцсон байсан. Тэгээ нэгнийхээ орж ордгаа болцсон байж хаа. Тэгээл бид нар дөр нэгч мэгч хоёр ихч ч гэсэн анхны хүүхдээ ахуулах эмэгтэй хүүхдүүд амар муу байдаг зайдаг гэл тэгжсэн. Гэхдээ ер нь бол яг үнэндээ намайг тэгээл ер нь төрөө явж байхад манай үеийн зарим хүүхдүүдээс хүүхдээ ахуулчихсныг би амар сайн мэддэг байхгүй юу. Тэгж яхад ингээд нөгөө нэг өөрсдөө ингээд ахуулчаал намайг амар муулцуулж ирснийг би амар сонсч ирсэн байхгүй юу. Тэгээ би бол ингээл тэгэл над дээр ирсэн хүн болгон хүүхдтэй болж чадахгүй штэ. Ер нь л амар гоё бэлэг л гэж боддог дөө. Тэгэл хүмүүс амар тэр үед яа юу ярьчихсан мартдаг авах минь хэдэлж. Ямар асуултаа асуулаа. Нэг гэрийнх нь яаж хүлээж авсан бэ? Тэгээ манай гэрийнхэн амар гоё хүлээж авч ирсэн. Тий. Одоо яг нөгөө нэг монголчуудад гэх юм уу ерөнхийдөө бол бас нөгөө нэг энэ сэдв яг өсвөр насны үед жоохон байхад ч гэсэн айгүй хаалттай байдаг гэсэн шүү дээ. Тэгээ ярилцаж чадахгүй. Тэгээ тэрнээсээ болоод одоо яг одоо өсвөр наснда жирэмсэн болсноо мэдэнгүүтээ одоо тэгээ лээж авдаг хэлбэл мэдээж ингээд нөгөө хүлээж авахгүй гэдэг айцаасаа болоо нууцаар одоо хүүхдээ ахуулах ч юм уу тиймэрхүү асуудлууд бас зөндөө сонсогддог лсэн. Тэгээд яг энэ наснда ингээд зориглоод ээж аавдаа хийлээ. Тэгээд ингээд би төрүүлж өсгөж чаднаа гэдэгтээ итгэлтэйгээр ингээд хүүхдээ төрүүлээ өсгөөд явж байгаа ээж нар бас надад амар мундаг бахармаар санагддаг байхгүй. Одоо тэр үед чинь за гэрийнхнээс айхаас гадна нийгмээс ирэх одоо хүмүүсийн хандлагаас бас нэлээ ааштай. Тэгээл 10 жилийнхэн багш нар яаж хүлээж авах вэ гэхээс гадна тэр их зүйлийг ингээд тоолгүйгээр одоо нөгөө зөрөгтэйгоор шийдвэр гаргаад өөр хүүхдийг хамгаалаад ингээд өсгөж хүмүүжүүлж хагаад амар мундаг санагддаг. Тэгээд энэ бичлэг үзэж байгаа яг тийм ээжнэр байвал ер нь бүх ээжнэр л мундаг л да. Гэхдээ яг тэр одоо нөгөө 17 настай хүүхдийн хувьд бол тэр бол бүр амар том зөрөг байгаа штэ. Тэнгүүд тийм зөрөг гаргасан бүх ээжүүдтэй бахархалдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ нэгээрээ нөгөө нэг багтаа хүүхд
төрүүлэхин зүгөөж ерөөсө сурталчлаагүй шүү. Миний амьдралын миний ингээд зурсан зураг бол яг ингэж таарч байсан. Намайг ингээд багтаа хүүхдтэй бол бурхан цаанаас нь ийм хөрх хөөх надад ирсэн. Тэгээд миний амьдралын зураг линейла. Тэгээд таны зураг амьдралын бас ингээд амьдралаа авч явах зураглал чинь бас мэдээж өөр. Надтай мэдээж адилхан байхгүй. Тэгэхээр энэгээр ерөөсө бага наснда хүүхдтэй болохыг сурталчлаагүй шүү. Дахиад хэлье. За одоо тэгвэл заяа ингээд ирмээ одоо ер нь бол тэгэл нэг 4-5 жилийн дараа яг таны ээж болсон нас руу ирнэ штэ. Тэнгүүд тэр үедээ HP ингээд болчлаа гэлээ өрөө төрөл яаж хэлээж авах бол Манай битэр чинь одоо нэг өөр нь амар нээлттэй гэр бүл байхгүй манай гэр бүл чинь ер нь бол бүр ингээд хүн ингээд хажуунад манад нэг хонол бүр нэг ямар амар нээлттэй юм бэ гэж бодохоор тэгээ энэ талаараас битэрээс амар ярьдаг л та. Тэгээд би яг ингээд бодохоор нэггүй би яг хүлээж авч чадахгүй хаа. Бас нэгд болоод ирсэн. Нэгд болоод би бүр энэ талаар нэг бодъё гэж боддгоо шиг бодох гэснэ. За гэд ингэчдэг. Би ч нэг юу яасан. Би болохоор хүүгээ одоо би нэг амар өөрийгөө боловсралгүй гэхгүй л дээ. Би бол бүх их сургуультаа сураад одоо өөр Солонгост ирсэн ингээд сураад явж байгаа. Гэхдээ би хүүгээ одоо ингээд ямар ч эцэг их тэгэж боддог бах те олон хэлтэй болох ингээд тгийгээд би хүүгээ нэг 25 хүртэл айгүй сайн сураасай хүн сурсан зүйлийг хинч булааж авахгүй гэж айгүй хэлдэг байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд нэг үерхлээс айгүй хол байлах ингэж одоо тэгээ миний төсөөлөлд манай хүүхд нэг 17 та ав болно гэдэг зүйл ерөөсөө байхгүй байгаа. Тэгээ тэрнээс өмнө хийлгэх сургах зүйл айгүй их байна. Тэгээд үгүй хаа. За хэрвээ бүр тэгээд хүрээд ирүүлөө. Тэгэл яг хүрээд ирвэл мэдээж тэр айлаа охины жирэмсэн болгоцсон байвал мэдээж хүлээгээл аавна. Яаж ч бодсон. Тэр чинь ингээл надтай адилхан л тийм жоохон охин тэр цааталтаас байгаа штэ. Тэр үед миний 17 та байсан үе шиг. Тэгээ гоё ямар ч байсан зөв чиглүүлж л явах та. Ямар ч байсан хүүхд гэдэг чинь хүн болгонд ирдэг зүйл биш байхгүй юу? Хүн болгонд ирдэг зүйл чинь нөгөө будаан дээр зүүн дээр будаад зүүнтэй адилхан гэдэг бол бүр яг үнэн гэдгийг би одоо ингээд нөгөө нэг ингээд 13 жил болоод дахиад хөрөөгүй байгаа штэ. Тэр чинь бас ингээд хүүхдэд болох хэцүү гэдэг би мэдээд байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд болох гээд айгүй хэцүү болж чадахгүй яваад байгаа. Тэгэхээр яг тэр хэцүүг мэдчихэж байгаа болохоор хин нэгэн хүүхдээ болвол та нарт бол нэрээ ирээ гэж ирсэн амьдралт чи ирсэн маш том бэлэг шүү. Тэгээд яг тийм болохоор одоо хин нэгний амьдралыг ингээ өнгөц хараад тэгээд шууд дүгнэлтэй тэр тэд настай тэгсэн мэн ингэсэн мэн гэж амар ярах ер нь хэрэггүй. Хүний амьдралд юу болохыг хинч мэдэхгүй. Магадгүй таны амьдрал таны эргэн тойронд ч гэсэндээ тийм зүйл тохиолдохыг бас таашгүй шүү дээ. Энд чинь тэгээ нэг тийм амар одоо нэг тийм ямар нүгэл байгаа шүү дээ. Тэгээ буян шүү дээ. Тэгэл ер нь аль нэг тийм миний бас өнцөг бол тийм байдаг. За тэгээд дараагийн асуулт гэвэлээ штэ. Одоо ингээ та ээж босноо мэдээд тэгээд одоо аавд нь хэлж байгаа штэ. Одоо эрдмэгийн аав тэгэнгүүт аав нь яаж хүлээж авчихсан бэ? Амар баярлчихсан. Битэрүүгийн хамт 0 ороод тестээр үзчихсэн. Хамт 0 га би тест авч 0 ороод тэгээд тестээр үзчихсэн. Амар баярлчихсан. Бүр нэг удаа ч үгүй гэж байгааг. Амар баярлчихсан. Хүүхдээс амар сайн хардаг байсан. Амар сайн аав. Одоо та тэгээд нөгөө 10 жилээ төгсчөөд тэгээд их сургуульд ингээд сурах явцад одоо хүүхдтэй байхын хэцүү зүйл тохиолдож байсан. Одоо хүүхд харах хүн байхгүй ч юм уу те. Нөгөө нэг багтаад төрсэн учраас нөгөө нэг эцэг эхийн халамж амар сайн байсан. Хоёр талын эцэг эхийн. Тэгээд манай хүүхдийг нөгөө жихэн нөгөө голоосоо ингээд төсгөөд ер нь хүн болгоцсон. Ганцхан би ингээл яг гэртээ суугаад хүүхдээ хараад байдаг байсан юм уу юм байгаагүй. Эмээ өвөндөр амар сайн харж өгдөг байсан. Тэгэл ялангуяа нөгөө нэг эмэг өвөө гэдэг лөө. Эмээ өвөө амар сайн харж өгдөг байсан. Тэгээ Солонгост ирэхээс өмнө ч гэсэн манай хүүхд нөгөө нэг тэр өгшин буурай эмээ дээр байдаг байсан байхгүй юу? Тэгээ манай хүүхдийг амар сайн харж өгдөг байсан. Амар баярлдаг. Жихэн нөгөө насан туршдаа баярлаад ханашгүй манай хүүхдийг хүн болгож өгсөн. Амар баярлдаг. Тэр эмээ нь л амар гоё харж өгдөг байсан. Тэгээ манай хүүхдээс эмээ дээр өссөнийхээ амар зөөлөн тэгэж болохгүй ингэж болохгүй гэсэн юм амар сайн мэддэг. Тэгээ хоёр талын гэрийнхэнтэй амар баярлдаг. Тэгээс яг ингээл багтаа төрчвөл яг ингээл тасралтгүй гэртээ байгаад тасралтгүй тэгсэн юм бол бас байгаагүй. Тэгээд их сургуульд ороход намайг хүүхдтэйгээ амар гайхчихсэн. Гэхдээ яхаа хүүхд өвдөж мөвдөхөр яалч хичээлээ таслах үе гардаг байсан л та. Тэр чинь бас нөгөө яг тэр нөгөө хүүхд хүмүүсээ шал өөр байгаа юм чаа. Та тэгвэл одоо яг хамгийн анх ингээд төрөөл
одоо хүүхдээ гаргачаад ээжигээ амар их боддог гэл хүмүүстэй гэдэг чинь хайрладаг. Яг танд болохоор яг ямар мэдрэмж төрчихсэн бэ тэр үед? Та өөрөө төрж илүү? Би өөрөөрөө төрсөн. Тэгээд төрөх үеийн юуг нэг хальт ярьчээ. За энэ дээр яг төрөх үед би нэг яг тийм өвдөл гэж юусоо мэдээгүй яж хагаад зөвхөр амар байсан. Би одоо хүртэл тэр өвдөлтөд мартдаг байхгүй. Би зүгээр амар шигтэй өвдсөн ёо. Бүр үгээр хэлхийм бүр ингээд аргагүй өвдөлт юм бэлээ. Би нэр өөрөөрөө төрсөн тийм ээж нараас бүр үнэхээр бахархдаг. Тэгтээ хийсэрээ төрсөн ээжүүд бас айгу хэцүү байдаг, ойдолтой байдаг гэж сонсон. Тэгтээ миний би энэ дээр туусна өөрөөр төрсөн болохоор би өөрөөрөө төрснөгөө л ярьж байгаа шүү. Тэрнээс биш өөрөөр төрөөгүй ээж бас үгүйсгэж байгаа юм биш. Аль төрөлтөн л хэцүү гэсэн аль мэдэрсэн шиг хэцүү. Тэгээд нөгөө юу яасан амар хэцүү би ч одоо чи юу асуулаа? Нөгөө нэг төрсний дараах яг хүүхдээ харах мэдрэмж. Ээжигээ сандаг уу гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр үед нөгөө амар өвдвөл яаж хийж байгаа яг тэр үед бол ээжигээ бодож амжаагүй ерөөсөө. Ямар ч сан хүүхд гарч ирсэн чинь манай хүүхд нөгөө нэг ингээд нөгөө юунд ороод нөгөө нэг юм амьсгалын юунд орсон байхгүй хэсэг тийм ягаад тэгэхээр би нөгөө нэг жоохон буруу түлээ жоохон хөвгтэйсэн болохоор тэрэнд орох тийм амар хүнд бол биш зүгээр хальт нэг жоохон араагаа штээс тэр үед яана манай хөвгт яасан ингээл тэгээ жоохон байж байгаад уйлжсэн байхгүй тэгээ тэгжсэн болохоор ээж бэнжигээ бодож амжаагүй үнэнгээл хэлээ яа дараа нь айгүй их бодсон дараа нь бодхоос гадна одоо бүр хүүхд том болох тусам ингэх тусам бүр их ээжигээ боддог одоо яста нэрээ миний ээж намайг ингэж өсгөжсэн бахтаа яста ээж минь яаж чадсан юм бол гээл одоо ингээл улам л ээжигээ боддог болт юм билээ. Тэр үедээ яг төрүүлснийхаа процесс төр хүмүүс ээжигээ бодоод намайг ингэж өвдөө төрүүлсэн байх уйллаа гэдэг штеп. Яг үнтэй тэр жоохон байсан болооч тэр яг тэр үед одоо дараа нь айгүй их бодоол ээжигээ бодоол ингээл одоо бол бүр ингээл ээжигээ байнга бүр улам их боддог. Тэрнээс илүү ээж одоо ингээл улам л ээж болсон мэдрэмжийн улам их мэдэрдэг болоод байгаа байхгүй би. Ингээл хүүхдээ цаастаа хүүхд том болоод ингээл бүх юмд нь ингээд би яг энэ насн дээр ээжтэйг ингэж харьцдаг байсан да. Гэт одоо ингээд битэрийн манай хүүхд дээр юм бас нэг хүүхд өсвөр наснд хүрсэн болохоор юм зөрчилдөө гарна шүү дээ. Тэгэхэд би бас энэ үедээ ингэж одоо ээж минь ингэдэг байсан даа гэж улам их ээжигээ бодоол улам их ээжигээ ер нь тэгэл бүр нас явах тусам л ээжигээ бодоол ээжийн тухайдоо явахаар нөлмс туслаад байдаг гэсэн үг яг тийм болж байгаа. Ээжийн тухайдоо яваад л хальт ингэж уйлаад ажиллаа гэж цаац ажиллаа. Яг тийм болоод 5 минутын юм оролт гэж л 5 минутын юм орол гэдэг шиг л болоод байгаа. Улам их ээжигээ боддог болт юм л. За одоо та тэгээд ингээ өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй болсон. Тэнгүү та одоо эрдмийг яг нийгэмд ямар эрэгтэй хүн байгаасэ тэгээ айл гэрийн өрхийн тэргүүн одоо ямар төрлийн тийм нөхөр байгаасэ ямар хүмүүжлтэй хүн болж хүмүүжээсэ гэж бодож хүүхдээ хүмүүжүүлдэг вэ? Би нөгөө нэг эр хүн гээл аавын зээж гаргаал би ингэдэггүй би тэгдэггүй битээ байгаасаа гэж боддог байхгүй юу. Тэгээд би ер нь бүх юмд айгу илдэвтэй эр хүн чинь бас нэг тог цэглгааны яч бол засаад өгчдөг тий. Тэгүнгүүтээ хоол яалаа гэхэд эр хүн хоолнд хүрдэггүй ч юм уу эсвэл эрэгтэй хүүхд юм чинь гээд нөгөө их чинь ч юм уу ээж чинь ч юм уу хийгээл гэрийнх нь хийгээд эрэгтэй хоолноос хол өсөвчгөр бас ихнэрт нь тэр нэг айгу хэцүү байд юм билээ дараа нь. Тийм болохоор би бас хоол ундтай айгу ойрхон гэр цэвэрлэхтэй ойрхон за тэгээд нөгөө нэг зовоод байгаа ч юм уу хэцүү байгаа бүх зүйлээ би хүүхдтэй одоо бүр ингээд айгу сайн хэлдэг. Нээсэж нөгөө хүүхдээсээ нуучин хүүхдээсээ ингэ чинь гэдгүү хитэн дөрвөний орлого олж байгаа. Энэ мөнгөийг яаж зарцуулж байгаа вэ гэд манай аав ингээд мөнгө яаж зарцуулахыг амар сайн зааж өгч мөнгөний хоримтлыг надад амар зааж өгсөн болохоор би ер нь мөнгө айгу сайн хоримтлуулдаг байхгүй юу. Тийм болохоорс тэр ингээд дамжлагаар явж гин гэсэн хэвхэв. Би бас хүүхдтэй яг тэрийг ингээд айгу сайн хэлж өгдөг. За тэгээд хоол хийх болон гэр цэвэрлэх эрхтэй хүн энийг ингээ өөрөө янзлчдаг юм гарын ивд үйтэй тий. Тэгээд дээр нь хэцүү зүйл оллаа гэд нурж унж болохгүй гэдэг зөвлөгөөг айгу сайн өгдөг. Ээж нь хажууд нь насаар нь байхгүй тэглээгээд чи ингээд ямар нэг юмд эморж болохгүй шүү хэцүү эвэл ийм бэдэ шүү гэдэг айгуу сайн хэлж өгдөг. Тэгээ дээрэс нь бас юу яадаг хүн болгон ээж аав шиг чинь эмээ өвөө шиг чинь ийм гоё харьцахгүй нийгэмд гарч ирэн том болоод тий. Тэнгутлаа хүн болгон ээж аав шиг нэг гоё харьцсан ч юм уу энэ хүн намайг хайрлана гэж бодоод инкээр сэтгэлээр унцдаг хүүхдүүд айгуу байдаг болцсон байхгүй одоо. Тэгсэн чинь хэр тийм байхгүй. Тийм болохоор тийм сэтгэлийн хаттай байгаараа энэ үед ийм ягаараа гэдэг зөвлөгөөг айгуу сайн өгдөг. Хүүхдтэйгээ ер нь л айгуу сайн ярилцах, өөртөө төрөөд байгаа мэдрэмжийг цаашдаа яах вэ гэдэг зүйлээ. Тэрнээс иш ер нь бол насаар нь хажуудаа байж чадахгүй юм чинь хитдэг эрхлүүлээд хитдэг ямаа ингээ хэлэхгүй те. За жоохон юм чинь. За ингэвэл хэлэхгүй юм чинь гэдгүү. Бүх ямаа нээлттэй хэлээд ээж нь хэрвээ байхгүй үед хэрвээ чи магадгүй
Тэ хэрвээ ингээ магадгүй гэдэг зүйлийг бас ярих хэрэгтэй болсон байгаа манай хүүхдийн насн дээр. Тэгээ магадгүй би хэрвээ ингээд ингэвэл гэд ер нь бол айгуу сайн нээлттэй л дээ. Хэрвээ тэгвэл миний хүү ингэж унж болохгүй шүү. Ийм зүйл дээр ингэж ханддээ шүү гэж айгуу сайн хэлж өгдөг үү дээ. Тэгэл манай хүүхд айгуу сайн ойлгоол заа ээж. Тэгээ сэтгэлээр унна гэдэг зүйл чинь одоо нөгөө сэтгэлийн эрүүл мэнд гэдэг зүйл чинь амар чухал болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр миний хүү сэтгэл санаагаа ингэж эрүүл байлгаарэ. Тэгээд бас ямаа нуугаал эр хүн ингээл ямаа нуугаал ингээд байж болохгүй. Гоё ярьж байгаарэ. Гоё ингээд дэлгэж байгаарэ. Гоё ийм спортоор хичээллээрэ. Миний хүү одоо энэ спорт байгаараа спортын хүртэл айгуу сайн дэмжиж өгдөг. Ер нь бол хүүхд хүмүүжүүлэн цаашдаа ер нь л үр хойчоо бэлтжин гэсэн үг шүү дээ. Хүн болж төрсний хамгийн чухал зүйл үр хойчоо бэлтгэх байгаа байхгүй юу? Ер нь бол яг үнэндээ тэгнэсэж яг үнэндээ гой мэрэгчлээ болоод энэ компанид ажиллах биш. Хүний хамгийн чухал зүйл үр хойчоо бэлтэж явах байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ хүүхд төсгөн хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг чинь амар том фейс нэг юм юутай мэрэгжилж яваад ийм болчиход байгаа байхгүй юу. Тэрнээс иш энэ гоё сургууль сурлаа ч юм уу энэ одоо энэ компанид орлоо гэдэг чинь тэрүүхэн хэдэн жилийн л зүйлтэй амьдралаас нь яг амьдралаас авч болох нэгэн төрлийн жаргал болчиход байгаа байхгүй. Тэрнээс иш үр хойч гэдэг чинь хамгийн чухал зүйл болохоор хүүхдтэйгээ тэр тал дээр хамгийн том үр хойчтой маш олон зүйлийг ярилцаж маш их зүйлийг хэлж өгдөг нээлттэй. За та тэгвэл ингээд одоо аав ээжээсээ бас тодорхой хүмүүжлийн авах хүмүүжсэн байгаа штэ тэнгүүд яг аав ээжээсээ сурсан зүйлээ за энэ зүйлийг хүүхдтэд бас заагаад өгч юмсан гэж боддог тийм зүйл байгаа юу? Бага би нөгөө нэг аавынхаа амьдралыг харах ухааныг ингээл одоо бүр өдрөх тусам айгуусаа ингээл боддог байхгүй юу? Байнга бодогдно. Миний аав юу яжсэн? Яг одоо 10,000 төгрөг байна. 5,000-ыг хураагаад ингээ бүр нэг бүрчлэн ингээд бичээл шиг зааж өгч байгаагүй амьдрал дээр амар үлгэрч харуулдаг байсан байхгүй юу? Тэгээ бүх юмыг ингээд үйлдэлээрээ айгуусан харуулдаг. Одоо яг нөгөө би ингээд нуугаад байхгүй гэж хэлжсэн шүү дээ. Мөнгөтэй харьцах ухаан, амьдралыг авч явах ухаан, эр хүн ийм байх ёстой гэдэг айгуусан харуулаад хүн болгонтой яаж харьцахын хүртэл ингээд ааваасаа амарсан харж исэн. Тэрнээс ш гой юм ярьчаал үйлдэлийн шал худлаа агаал тий. Ингээл шат худлаа болчихж байгаа байхгүй. Тэгэхэд би яг аав маань яг ингэжсэн даа гэдэг яг тэр аавынхаа философиг айгуусаа барьж явахыг аягүй хичээдэг байхгүй юу? Яг ингээ үйлдэлээрээ харуулаад за яг ингэдэж шүү. За мөнгөтэй ингэж харцдаг. За одоо аав ээж ер нь тэдэн төгрөг ягаад энэ барийг одоо захиалцсан байгаа шүү. Сар болгон битээр тэдэн төгрөг төлдөг шүү. Тэгсэн мөртлөө амьдралаа ингэж гоё авч явж байна гэл ер нь бол яг ингэж айгуу сайн үйлдэлээрээ харуулахыг аягүй хичээдэг. Энэ маань болохоор миний ааваас орж ирсэн зан бас ээжийн манд гэр бүлээ амар гой хоол унттай байлгадаг. Манай ээж хоолндоо амар сайн гэр бүлээ юмснаа нэрээ үнэхээр цэмцэлгэж авч явдаг. Тэгээ би бас өөрийгөөс хоол молонд айгүй сайн гэж боддог. Ер нь л өстө хүнд галагдахааргүй хоолонд хийдэг гэж өөрийгөө боддог. Нөгөө хоол сайтай айл мэйл гэл тэгдэг штэ. Тэгэхэд айтайхан жангуу зурчдаг. Айтайхан жангуу зурчдаг гэж өөрийгөө бодноо. Одоо нөгөө хүмүүс чи юу яадаг штэ. Нөгөө нэг ингээл яа хошроо тэмсэн бууз итгэвсэн гээл нөгөө нэг тэр нь амар хэцүү хоол ширсэн надад тэгэхээр ямар төрлийн хоолыг гаргаахгүй ингээл YouTube үзэнгээ гэлчний тэр мэрэг ээжээсээ сурсан. Ер нь амьдралыг өнгөлөх зүйлийг аав ээжээсээ айгүй сайн сурсан гэж боддөө шүү. Тэрийгээ ч гэсэн хүүдээ ер нь бол ингээл бас үйлдэлээрээ харуулаад яг ингээл өвлүүлээл явж байгаа. За тэгэнгүүт одоо эрдэмээ одоо яг үеийнхаа охтуудтай ирээдүйд ингээл үеийнхаа охинтой суналдаа гэж нэсэ. Тэгсэн шүү дээ. Тэгэнгүүт та одоо эрдмээгийн үеийн охтууд одоо ямар хүмүүжлэр хүмүүжээ тэгээд одоо ирээдүйд эхнэр болох хүн нь иймэрхүү охин байгаасэ гэж боддог тийм зан чанарын хувьд боддог зүйл байгаа юу? Би одоо нөгөө ингэж боддог байсан. Одоо ингээл харна штэ хүмүүсийн хандлагыг тэгэн готлаар тэднэрийн хүүхдүүд манай хүүхдүүд ч зөө яваад байдаг байхгүй юу. Тэгэхээр яана яг ийм хандлагатай ийм ярьж байгаа хүмүүсийн хүүхдүүдтэй бас л ингээл амар өөр сонин үлгэр дөрөөл үзүүлж байгаа штэ. Тэдний хүүхдүүд нь манай хүүхдэд зэрэг өсөж байгаа гэж бодохоор ер нь бол жоохон ингээд яана гэж айгу боддог байхгүй юу. Тэгэхээр би бас нөгөө нэг миний нэг рилийг үзсэн болоо сая нөгөө эргээр фан байдлаар илэрхийлэх гээд манай хүүхд ингэж цэцэг өгч шүү та нараас ингээрээ манай хүүхд ээжийг ингэж халамжилж шүү эрэгтэй хүүхдээ ингэж шүү охтодтой хүмүүс анхаараарай ч юм уу нэг ингээд нөгөө хүмүүстээс нөгөө үзчихэд ингэдэм байх гэсэн мессежээс өгөхийг айгу боддог болцсон. Тэгэхээр ямар юу байгаарэ ямар хүнтэй сухах тийм эхнэрийн ямар хүн байгаасаа гэж бодчих.
Тийм тэгэхээр тийм хүмүүс байж магадгүй гэд бит хоёроос эрэг ингээд эрэг хүмүүст мессеж өгье гэж айгу бодож байгаа. Тэгэл манай хүүхд өөрөө ингээд нэг зөв хандлагатай, зөв юутай хүнд нэм цензур тавигдсан шүү дээ. Ийм хүнтэй л учрна. Тэгээд би сойрын сайн тавиад өгсөн байгаад өөртөө ойролцоо тэгж хүнтэй учирч байгаа л гэж бодож байна. Бас сонголтын дээр ч гэсэндээ ухаалаг хандах хэлгээд тий. Нөгөө фитнес хийдэг хүнтэй илүү татагддаг гэдэг шиг тий. Тэгэхээр яг яах вэ? Адилхан дөө хүнтэйгээ татагдана гэж боддог. Би ч гэсэн зингээд яагаад ингээд амар яадна тий тэгдэг вэ гэхээр зингээ нөгөө амар нэг юу ахгүй хичээнгүй ахгүй юу. Тэнгуутл ингээд тэр маань болохоор яг аавын маань яг миний аав амар хичээнгүй хүн байсан байхгүй юу бүр яа бүр ингээл амар хичээнгүй. Яг тэр яг зингээд харагддаг байхгүй юу. Тэгэхээр ингээл амьдралын юугаараа манаа өгч гисэн ингээл яг ойролцоо хүнтэй очих واخоо. Итгэж гинэ гэж. Итгэж гинэ. Тэгээ энэ асуултанд яг ингээд тэр гэж хариулахад жоохон тулгамдчихлаа. Зүгээр хүүхдийн сонголтонд л найдаа энэ төр гэдэг. Ер нь бол өөртөө хүүхдээ сайн хүмүүжүүлсэн байхад болно дөө. Тэглэж анханасаа хосууд чинь ер нь бол эхний нэг жилдээ яаж яагаад хоёр дахь жилдээ муудалцаан зодтолцоон байна тий. Тэр олоныг даван туулна. Тэгэл тэр муудалцаан дээр нь надад хэлэхэр нь би тэрүүгээр нь тэр хоёрыг дүгнээл уурлаад байхгүй айгу аятайхан ээж байна гэд өөртөө хэлээд байгаа би яасан. Аятайхан хатан байж олоорой чи гэл. За одоо тэгвэл ингээд миний асуугаагүй таны бичлэгэнд хэлмээр байгаа зүйлс байна уу? Ер нь бол бараг бүгдийг хэлчлээ дээ. Би ер нь гайгүй оновчтой асуулт асуусан уу? Асууж чадлаа. За баярлаа. Өөрөө тэгж хэлэлгээд ядлаа. 17 таатай ээж босон хүнээс асууж болох юмнууд нь асуучлаа. Одоо өөр чинь багада тэр үедээ яаж бүглээд үлчсэн. Тэр ярих юм хэрэггүй байхаа. За харин арай муухай тий. Дандаа гоё юм аа л ярьчих. Тэг хүүхдээ ярьсан сэдэм чинь бас гоё эрэг юм даа л яриа тий. Магадгүй эрдмэж гэсэндээ сонсхоолоо штэ. За та тэгвэл энэ бичлэг чинь ингээл YouTube хадгалагдсан штэ. Тэнгүүд 5 жилийн дараах эртмээ энэ бичлэгийг үзээд та одоо эрдмэд хандаж юу гэж хэлмээр байна. Одоо ээж нь ингээд чамайг им хайраар хайрладаг шүү тий. Ингэж ярьсан шүү гэдэг ч юм уу тий. За одоо манай хүүхд 18 настайд энэ бичлэгийг үзэх юм байна тий. Тэгээд миний хүү ээжтэй энэ хорвогийн хамгийн нандин эрдэнэ шүү. Тэгээд ээж нь хэдий ингээд багада ямар сони вирус ингэж хэлж байгаагүй нэрээ ойлгох гэдэг юм ш. Хүмүүс нөгөө бичлэгээгээд ойлж муулах нь аюу сүртэй ингэж боддог гэсэн чинь. Тэгээд миний хүү ээжтэй энэ хорвоод ирсэн хамгийн ямар сони. За тавьш. Хөтгтийн нэрнгээсээ тэгдэм байна. Баярын нөлөөсөө. Нэрээ яг тэгдэм байна. Анх удаа би ингэж хэлж үзэж байгаа болохоор. Тэгээд ээжтэй ирсэн бүр энэ хороогийн хамгийн нандин эрдэнэ шүү. Тэгээд ээж нь багада ээж болоод ээжд нь ингэж алдсан ч юм уу буруу байсан зүйл байсан бах. Тэгээд ээжийнхээ алдаа оноотой бүх зүйл Зүгээр. бүх зүйлд миний хүү хажууд ээжийнхээ түшиг тулгуур болоод тэгээд ээжийнхээ алдаа оноо босоод тэгэл нөгөө нэг жоохон байсан болохоор тэнийг зам мангаргаж л лээсэн баг. Тэр алганд миний хүү тэгэл хогроол гэхгүй юу. Ээжтэйгээ цог одоо ч гэсэн ингээл ээжийнхээ хамгийн одоо болохоор миний хүү чинь ээжийнхээ хамгийн сайн найз болсон. Бүх юмаа ярьдаг. Ээжтэйгээ дэлгүүр ороход кофе шоп ороход бүх юмд ээжтэйгээ хамт явдаг болсон. Миний хүү одоо 18 хүрээд тэгээд их сургуулаа 10 жилээ төгсөж байгаа юм байна. Тэгээд миний хүү хүссэн сургуультай ороод тэгээд гоё 2-3 хэл гоё ээж нь хүүгээ хилтэй хүн болох ингэж агүй хэлдэж штэ. Тэгээ миний хүү хичээлээ сайн хийгээд ээж нь нас тэр үед бас амар араас нь пүршилсэн чаднаа гэж ойрлол ээж байгаа. Тэгээд хичээлээ сайн хийгээд хилээ сайн сураарай миний хүү. Тэгээд ээж нь хоёлаа ярьдэн штэ. Одоо ч англи, солонгос хэл тэгээд дараагийн их сургуульд орохдоо хятад хэлтэй болно гээд магадгүй хятад хэлээс ороод ээж байгаа ах миний хүү. Тэгээд гой зоригтой тэмүүлэлтэй мундаг хүн угийн болцсон байгаа. Тэгээд миний хүү илүү их хичээгээрээ гэд хүүхдтэйгээ шахаж болохгүй хаа. Тэгээд миний хүү ямар ч байсан мөрөөдлөө бодоо явж байхад амар гоё хичээгээ цаанаасаа урамшаад нэг заавал ингээл амар хүчлээл хичээлгүйгээр цаанаасаа ингээл бүр ингээл мөрөөдлөөгөө тэмүүлдэг мундаг хүн босон байх гэж ээж нь бодож байна. Тэгээд хүүдээ хайртай шүү. Love you. Энтэл нь эрдмэгийн зүрх аа.
Тэгээд Эрдмийг одоо ингээ харахад бүр ээжийнхаа нэг найз шиг те. Тэгэл амар хөөрхөн төшгтэй толгоортой үнэхээр ухаалаагүй байгаа. Тэгээд та хэд минь ч гэсэндээ энэ хоёрыг мань дагааж амжааг байвал тэгээ Instagram-ын дагаарай. Тэгээд энэ бичлэгийг минь дуустал үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Bye vlog. Дараагийн бичлэгээр уулзлаа. Bye. Ёо инээдтэй би.